За орой минь. За энэ Монгол Улсын засгийн газрын 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг харж байна. Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд дээр л ярив. За ер нь одоо эрүүл мэндийн асуудал нь одоо Human Development Index-ээр л гол нь хэмжигдэж байгаа. Гэтэл энэ одоо олон улсын эзүүлэлт дээр ч гэсэн яг үздэг бодиттой тоо буюу эрүүл урт нас буюу одоо дундаж наслалт нь 24 онд 72.7 байсан 71.7 болоод бууцсан байна. За хоёрдугаарт энэ их нялхсан эндэгдэл буюу одоо энэ чинь маш том одоо ерөөсөө л эрүүл мэндийн системийн байгаа байдлыг харуулдаг гол бодит байдаг. За энэ дээр мөн л бас одоо суур түвшнөөсөө буураад ороод ирсэн. Эндэгдэл өндөртэй гараад ирчихжээ. За ийм байдлаар ингээд хараад байх юм бол энэ хүснэгт нэгдээр байгаа үзүүлэлтийг 24 оноос 25 онтой харьцуулахаар эрүүл мэндийн гол салбар үзүүлэлтийг үзүүлэх ёстой. Энэ суур үзүүлэлтээс бүр дордуулаад сүүлдээ дараа нь хүрэлцэх төвшин дээр нэг мөсөн тэрнээсээ ингээд оноогоо одоо ерөөсөө муужруулж бүр оруулж ирдэг болж байгаа юм байна. Одоо нэг шогоор хэлэх юм бол уулын чинч нэг шоглоод ах ч юм одоо багал юм. Гэхдээ таргалаад ангууд размеро томруулаад өмдөө өмсөд байгаатай адилхан. Тэгэхээр гайгүй харагдах гээд. Одоо энэ асуудлуудыг одоо эрүүл мэндийн салбарын маань одоо энэ салбараа яаж дүгнж байгаа юм бэ? Сайд нар чинь энэ жилийн хугацаанд хэр зэрэг сайн ажилласан гэж бодоод байгаа. Яаж дүгнж байгаа? Одоо энэ авилгалын индекс за авилгалын индексээр ч гэсэн эрүүл мэндийн салбар жилийн дотор эрүүл мэндийн яамны шууд авилгал огцом нэмэгдэжээ гэдэг ингээ ороод ирэх юм. Энэ авилгалын шууд тохиолдол, шууд бус тохиолдол, тэгээд төсвийн зарцуулалт, ил тод байдал шууд тохиолдол нь бүр хасах 50 оноо 100-аас юм ч үү. Яаж явахаараа чи ийм болттой те. За тэгээ нөгөө карманаас гардаг зардал, иргэдээс гарч байгаа зардлын асуудал энийг бүр одоо урд нэг 25% байраа сүүлдээ 49% гэж маргадаг байсан. Одоо бүр санаа амар тэгээд бүгд карманаас мөнгөө төлөөл эмнэлэгт хэвтдэг бол. За 3 дугаарт энэ архаг өвчлөлийг одоо энэ хэвтэлтэнд багасгацсан. Хэвтэлтэнд багасгачингууд нас баралтууд өндөр хүндрэлүүд энэ эмнэлгүүд чинь бүр аюултай нөхцөл байдалд орчод байгааг мэдээж салбарын мэдчил байгаа байлгүй энэ ч одоо надаар хэлүүлдэггүй өдөр шөнийн эмнэлгүүдээр явхад бүгд л хэлж чинь бүх эмчнэр ил гарч байна. Энэ дээр одоо дунд буюу богино хугацааны бодлого чи юу юм бэ? Эрүүл мэндийн салбар одоо эцсийн зорилгодоо хүрч чадчихэв үгүй юу? Энэ ажил дээр ямар арга хэмжээ авч үзүүлнэ гэж бодоод байгаа вэ? Одоо би KPI яриад, тоомоо яриад, нарийн юм ярьдаг байсан одоо ч бүр болилж гин дөө. Энэ удирдах салбарын ажилтнууд дээр ч гэсэндээ юу яриад байгаа юм? 5 жилийн төлөвлөгөөг бид нар батлаад улсын хурлаар 5 жилийнхаа чиглэлийг гаргаад ирсэн шүү дээ. Тэгсэн чи өцөдөр юу танилцуулж байгаа юм? Зөвхөн төсөл хэлбэрийнхаа амийг танилцуулаад байх юм. Төсөл болцсон баталсан хоёр юм ялгадгүй юм уу? Халдвар талбар бус өвчний чинь хооронд ялгаа тус бүрт нь KPI-гийн зоож өгöd гаргасан шүү дээ. Аргаа ятгаараа энэ учрал дарга энтэрлүүл би одоо явуулах юм. Тэгээд салбарын нарийн юм чи одоо яахаргүй эрүүл мэндийн салбар нь л ярьж мэдэж ойлгох хэрэгтэй баа үсттэй. Түүнээс ерөнхий сайдд яриад улсын хурлын дарга яриад одоо яах чинь билээ дээ тийм бидтэй. Тэгээ ингээд нарийн ширээ юмнуудаа ингээд цөмөр арихаар зэрэг халдварт бус өвчлөл гэдэг чи одоо бас л нэг гол манай одоо чиглэл юм байгаа. Халдварт бус өвчлөлийн суур төвшинг бас л бууруулаад ороод ирчих. 72.7-оос 71.7 нас болж одоо энэ насыг бүр бууруулаад архаг өвчл ослтын төл нас баралт их нялхсан эндэгдэл бүгдээрээ дандаа муужруулсан доозоор ингэж оруулж ирээд их юм. Энэ дээр нэг бодлого сонсчмоор байна. Маш яаралтайгаар дараагийн 3 сард за эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга очроод за гамбаа гишүүний асуултанд эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга очроод хариулж байна. Түрүүнсэн эрүүл мэндийн дундаж наслалтын үзүүлэлтүүд асуудлууд илэрцэглээ. Манай салбар дээр бас дундаж үзүүлэлтийн асуудал олон шалтгаантай. Бусад салбаруудаас, бусад яамдуудаас шалтгаалсан олон нөхцлүүд байдаг. Бид энэ дээр бас үнэлт дүгнэлтийг сая удирдах ажлын зөвлөгөөн дээр бас ярилцсан. Энэ сүүлийн харин 4 жилдээ эрэгтэйчүүдийн асуулт, эмэгтэйчүүдийн асуултаас 4 дахин илүү гараад байгаа. Өөрөөр 35-аас 65 насны эрэгтэйчүүд маань
эмэгтэйчүүд энэ насны эмэгтэйчүүд 4 дахин илүү насваралтай. Энэ үзүүлэлт бас их нөлөөлж байгаа. Их нялгсын эндэглийн бууралт, их насны асуудлууд дээр бас яам холбогдох байгууллага их хүүхдийн эрүүл мэндийн төв үндэсний зөвлөлтөйг удаадаараа хорлуулдаг гэсэн тодорхой түвшинд бууралтын талаар өсөлт энэ тал дээр бол арга хэмжээ авч байгаа гэж. Хэвтэн эвчлэх асуудлууд дээр эрүүл мэндийн даатгалын сангаас хэвтэн эвчлүүлэх асуудал дээр эрүүл мэндийн даатгалын сангаа бүтэн жилийн хугацаанд эмнэлгүүдтэй хүрэхийн тулд эрүүл мэндийн даатгалаас бодлогын 3 асуудлыг авч хэрэгжүүлж байгаа. Энэ бол нэгдүгээрт нь бол жочмог архаг өвчлөлийг бол нэн тэргуунд 80% санхүүжүүлэх. За төлөвлөгөөт мэдсэл төлөвлөгөө хагалгааг 60% санхүүжүүлэх. За архаг өвчлөлүүдийг хойшлуулж болох магадгүй сараар мөн 7 хоногор хойшлуулж өвчлөлийг эхний удаадаа бас 60%-аар санхүүжилтийн зарцаасан тохиолдлууд байгаа. Гэхдээ энийг цаашаа яах вэ гэж бас асууж байна. Энэ өвчлөлийн сая эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 0304 дэх тогтоол батлагдсан. Энэ тогтоолоор бид эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдээр олгож байгаа санхүүжилтийн энэ саяны архаг төлөвлөгөөт жочмог өвчлөлүүдийг хязгаарыг авч хийж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн байгууллагууд тодорхой хэмжээнд өөрийн ашигтай үйл ажиллагааны коэффициент тэр цэг дээр хүртэл нь эрүүл мэндийн даатгалаас ямар нэгэн хязгаарлалтгүй санхүүжүүлэх. Энэ одоо шийдвэрийг эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 0304 тогтоол дээр тусгаж өгч байгаа. Халдвар тус өвчний талаар түрүүн бас асуулт асуулаа. Сая бол нийгмийн эрүүл мэндийн тусламж зөвлөгөөний тухай хууль батлагдсан гарсан. Нийгмийн эрүүл мэндийн тусламж зөвлөгөөний үндэсний төв, үндэсний зөвлөл бас засгийн газрын хуралдаанаар орж шийдэгдсэн байгаа. За 5 сарын 1-нд бид олон улсын хэмжээний одоо өвчнөөс хяналт сэргийлэх, өвчин сэргийлэх төвийг байгуулж дуусна. Шийдвэрийн төслүүд нь бэлэн болчихсон. Дараа нь шатлалаар аймаг орон нутагтаа энэ халдвар тус өвчлөлийг За. Өчигдөр ерөнхий сайд. Гамма гишүүн надад бас мэдээллүүдийг өгөөд байгаа. Тэгээд эрүүл мэндийн яамныхан бас хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Тэгээд яг нөхцөл байдал бол яг дүгнээд үзэхэд бол тийм биш байгаа юм байл шүү. Тийм учраас би эрүүл мэндийн салбарт онцгой анхаарна. Тэгээд одоо ер нь бүгдээрээ энэ хайр цэгнээс гард сэтгэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол одоо энэ засгийн газрын ер нь үе үеийн засгийн газрын үйл ажиллагаа иргэдэд үнэлэгдэж байгаа үнэлэмж бол энэ эрүүл мэнд боловсролын салбар. Айл болгоны өрх болгоноор орж эрүүл мэнд боловсролын салбар бол үе үеийн засгийн газрын ажлын үр дүн энэ хоёр салбараар хэмжигдээд байгаа. Тийм ч учраас их хурал дээр энэ ажлын хэсэг гамма гишүүнээр ахлуулж бас байгуулсан шүү дээ. Тэгэхээр энэ ажлын хэсгийнхаа үр дүнг бол би бас хүлээж авч одоо ажиллана. Гамма гишүүн тодорхойлъё. За энэ ер нь бид нар ингээд санхүүжилтээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх эсвэл хүргэх арга санхүүжилттэй хамаарат санхүүжүүрээр удирдуулаад яваад ах ямар ч боломж байдгүй. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх буюу үзүүлэх байгууллагын өөрийнх нь service delivery specification гэдэг бүр тодорхойлт байдаг. Тэр тодорхойлтын үр дүнд бодит хэрэгцээнд суурилсан иргэдийнхаа эрүүл мэндийн асуудлыг авах учраас мөнгө төгрөгнөөс болохгүй санхүүжилтээсээ ч болоод байгаа юм байхгүй. Сүүлийн 4 жил санхүүжилтийг 1.5-аас 4.6 дахин нэмэгдсэн лавлгаа шатлалтан дээр ч анхан шатлалт дээр ч сая Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын экспертүүд хурж ирээд энэ санхүүжилтээр хийсэн ажил чинь бол зөв байна. Санхүүжилтээр хийсэн энэ өөрчлөлтүүдээр дагаж одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой. Довчондоо эрүүл мэндийн яам ажиллаа хийхгүй байна, бодлогоо гаргахгүй байна. Тусламж үйлчилгээнийхээ модель За, санал хэллээ. Жинчмийн гал бодрох. За,